За. Тэгэхээр дараагийн ярих сэдв нь болохоор physical age байгаа. Physical age-аг үзээгүй ч гэсэн ер нь бол бүгдээрээ мэдж байгаа бах, баг саг ч гэсэн ер нь бол бүгдээрээ гадралж байгаа бах. Тэгэхээр хятад хүмүүс болохоор энэ physical age дээр болохоор хид хідэн WeChat дээр тэгээд бас хид хідэн ингээд сайтууд дээр бас ингээд YouTube дээр ч гэсэн орсон бичлэгэн дээр өөрсдийнхөө үзэл санааг ингээд оруулаад тэгэхээр тэр нь надад ер нь их таалагдаагүй, намайг айгүй их стресстүүлсэн. Тэгээ яадаг ч гэсэн юу ярьсан бэ гэхээр ютубер нь болохоор зөвхөн Монголын талаар яриаггүй, яадаг ч гэсэн бүх улсуудын талаар ярьсан. Гэхдээ Монголыг жоохон ингээд доошоо хийгээд байгаа надад таалагдаагүй. Яадаг ч гэсэн юу ярьсан талаар ярилцъя. Монголын багийг болохоор яадаг ч гэсэн юу болсныг нь бүгдийг нь мэдчихилээ. Энэ хүн ер нь бол Монгол хэл бас мэддэг байж магадгүй. Эсвэл ингээд монгол хэл мэддэг хүмүүс хийж өгсөн юм уу? Яадаг ч гэсэн нөгөө Монголоос хамтарсан хүмүүс ингээд physical 100-г явж явах үед ингээд хамтраа ингээд 50 монгол тамирчин 50 солонгос хүмүүс гээд ингээд ингэж ер нь нэг нэвтрүүлэг явъя гээд ингээд хүсэлт гаргасныг болохоор ер нь мэдчихилээ. Тэгээд эхлээд солонгос талаас хариу байхгүй байж байгаа. Тэгээд бид нар ингээд Азийг хамарсан шоу хийх гэж байгаа. Тэр үедээ ингээд оруулах тамирчид санал болгоорой гэд тэр мөрийг нь бол бүгдийг нь ярьж илээ. Тэгээд яадаг ч гэсэн тамирчдаас ярихдаа болохоор эхлээд хамгийн ихэнд Адиаг ярьжсэн. Адиаг ярихдаа болохоор ер нь их муусан юм бас гайгүй. Яадаг ч гэсэн энэ Адиа нь анх болохоор зөвшөөрөөгүй, тэмцэнтэй байсан. Тэгэхээр зөвшөөрөхгүй боломжгүй гэд ингээд буцаасан гэдэг тийм дөнгүүт бүр ингээд холбооных нь ерөнхийлөгч хурж ирээд ингээд чи энэ тэмцээнд орцгоо гэд хэлсэн чинь ингээд нөгөө нэг Адиа орсон. Тэгэхээр ингээд энэ нэвтрүүлгийг айгүй чухалчилж үзчихилээ. Дөнгүүтээ доромжилсан үгнүүд нь болохоор яг эндээс эхэлж байгаа байхгүй. Ер нь бол ингээд монголчуудын хувьд болохоор монголчууд олимпиад ингээд нэг сайн амжилт гаргаж чаддгүй. Тэнгүүд ингээд бараг physical age-аг олимпийн хэмжээний спортын арга хэмжээ, амар том арга хэмжээ гэж үзээд амар чухалчлаад ингээд бөө юм болоод илээ. Энэ ухааны юм яриад тэд нар энэ хятадууд энэ ярьж байгаа хятад болохоор бараг манайхан орсон байсан бол нэг амар сүртэй чухалчлахгүй. Яагаад тэгэхээр манайх бол амжилт гаргаж л байдаг ухааны юм бараг ярих гээд байгаа байхгүй. Дөнгөтэй олимпиад болохоор монголчууд нэг сүртэй амжилт гаргаж угаасаа чадахгүй ухааны яриад дөнгөтэй ингээд энэ нэвтрүүлгийг бол амар чухалчилж үзчихлээ энэ гэсэн байлээ. Хятад бол олимпиос маш их хэмжээний медаль авдаг. Тэр нь бол үнэн. Зөвхөн Азад ч гэлтгүй дэлхийн хэмжээнд авдаг. Гэхдээ яг Монгол бол ийм цөөхөн бага хүнтэй орн бол байнгын медаль авна гэдэг бол үнэхээр сайн. Энэтхэг бол тэр чинь хэдэн зуун сая хүнтэй орн мөртлөө бас байнга медаль авч чаддгүй. Тэгээд бас алтан медаль ер нь байдаг ч юм уу. Ер нь тэгээд тэр чин Монгол бол миний бодлоор бол спортын тал дээр бол маш өндөр түвшинд байдаг. Тэгээд хятадууд ер нь тэгээд тийм нэг тулааны ингээд дайчин тийм шаардсан, дайчин байх шаардсан тийм тулааны бүх мөх ч юм уу. Тэрэн дээр бол миний бодлоор нэг тийм сүртэй амжилттай байгаад идэггүй. Бокс дээр ч юм уу амжилттай байдгууд нь хөнгөө атлетик тэгснэ ингээд бөмбөгтэй спортууд те нэг теннис, ширээний теннис, агарын теннис ч юм уу яг үннийг хэлэхэд тэр спортууд нь яагаад ингээд Европ ч юм уу Монгол ч юм уу яагаад ингээд хятадтай өрсөлдөж чадхаар хэмжээний юу байхгүй байгаа вэ гэхээр Монгол хүмүүсийн сэтгэл зүйд болохоор яг үннийг хэлэхэд бүхэд илүү дуртай байдаг шалтгаан нь илүү дайчин хүмүүс байдаг. Тэгэхээр бүхэд илүү дуртай тулааны урлагч юм уу монгол хүмүүс нэлээд их дуртай, ер нь ихэнх хүмүүс нь дуртай байдаг. Тэнгүүт яг үннийг хэлэхэд ийм ширээний теннис ингээл зүгээр ингээд зогсоод тоглож байдаг ийм цогцодог спортуудыг яг үннийг хэлэхэд тийм амар их хүсээд гэх юм уу хүмүүс нэх орохгүй. Спорт нь бүх спорт адилхан хүний биед ингээ хэрэгтэй, эрүүл мэндэд хэрэгтэй. Гэхдээ монголчууд илүү их тийм дайчин спортуудад дуртай байдаг, илүү сайн ордог. Хэрвээ яг үннийг хэлэхэд үнэхээр дуртай байгаад адилхан юутай байх юм бол монгол хүмүүс хятад хүмүүсээс биеийн чадамж олон юмараа илүү болохоор яг бас бүхэд дуртай шиг ийм теннисэнд дуртай болоод орох юм бол бас маш их өндөр амжилт гаргаж болно. За дараагийнх нь болохоор танилцуулсан хүн нь болохоор хэм байсан
хандаа байсан. Хандааг болохоор айгүй муухай хийсэн байсан. Хандааг багийн хамгийн сул дорой оролцогч гэж танилцуулсан байсан. Гэхдээ ингээд ер нь бол одоо өвөө нь айгүй мундаг хүн, аав нь бол айгүй хүчтэй одоо тамирчин гэж хэлсэн байсан. Тэгээд гэхдээ жоохон муухай хэлсэн болохоор хандааг хамгийн сул дорой жоохон муу тамирчин л гэж яриад лээ. Тэгээд миний хамгийн их одоо ингээд уур хүрсэн хэсэг болохоор инх оргил авраг дээр ирэхэд байсан. Яагаад тэгэхээр би инх оргил аврагыг маш их хүндэлдэг. Ер нь бол маш их бахархдаг. Олон зөвхөн ингээд тамирчин спорт карьер талаасаа биш, хүн талаасаа ч гэсэн ер нь бол айгүй гоё хүн, харагдах байдал бүх юм нь надад бол үнэхээр таалагддаг. Ер нь бол супер хүн гэж боддог. Тэгтэл одоо энэ YouTube дээр танилцуулгатай болохоор анхнаасаа болохоор ингээд ер нь энэ хүн маань болохоор инх оргил гэдэг хүн маань болохоор түүхэд ингээ хитрхийх автцсан. Монголынхаа түүхэндээ бүр амар автцсан. Одоо муугаар одоо ингээл баг түүхэндээ амьдраад байдаг орчин үеэс ингээд бүр амар хол тасарсан тийм үн. Тэгэхээр ингээд үсээ ингэж ургуулдаг. Одоо ийм гаднах ийм үс сахал нь иймэрхүү байдаг. Ухааны юм ярьсан. Тэгэнгүүтээ одоо найруулагчийн багаас харангуйтаа яагаад энэ инх оргил аврагыг авсан шалтгаан нь болохоор үс нь одоо байга байдал нь таалагдаад тэнгүүтээ авсан чи наад одоо үс мөсөө өөрчилж болохгүй шүү. Тэгээ ороорой наадах чи их онцлогтой юм байна гэж оруулсан. Тэгээд энэ одоо ингээд хятад ютуберийн хэлсэн нэг хамгийн зөв үг нь болохоор тэгээд ороод тэнгүүт ингээд та нар анзаарах юм бол ганцаараа нэг гуйлагчин шиг тийм юм яваад байсан гэж хэлсэн. Гуйлагчин шиг одоо байга байдлыг нь болохоор тэгж хийсэн. Тэр болохоор миний уурыг бол үнэхээр хүргэсэн. Тэр нь үнэхээр таалагдаагүй. Бүр хажууд байсан бол цохоод авмаар санагдсан. Тэгээд бусад хүмүүстэр болохоор ер нь бол тийм танилцуулга бол нэг байгаагүй. Инх оргил авраг дээр л нэлээд муухай өгнүүд хэлсэн. Тэр нь надад таалагдаагүй. Гуйлагчин шиг гэж хэлсэн. Ядуу гэж хэлсэн. Тэгээд одоо бэлтгэл хийх мөнгө байхгүй болохоор ер нь ажил хийгээд тэгээ бэлтгэлээ бараг хийдэггүй, нэг сайн тамирчин биш гэж ярьсан. Гэхдээ манай авраг болохоор энэ бичлэг нь болохоор 12 хоногийн өмнө орсон одоо бичлэг байгаа байхгүй. Тэгэхэд одоо манай инх оргил аврагын одоо One Championship-ийн аврагын бүсний төлөөх тэмцээн одоо 12 сарын 5-нд одоо болох гэж байна. Тэгэхээр энэ хэдхэн хоногийн өмнө ингээд юу ч мэдэхгүй, судалгаа байхгүй, ямар ч судалгаа байхгүй, ямар төвчний тамирчин юу ч мэдэхгүй ээжж үнэхээр тийм инээдтэй юм ярьж байгаа нь надад бол сонин санагцсан. Тэгээ босод тамирчин дээр болохоор ерөөсөө танилцуулга байгаагүй. Одоо энэ ерөөсөө яриаггүй. Тэгээд бас нэг онцлсон юм нь болохоор монголчууд одоо солонгос хүмүүс одоо ингээд юу хаасан, булхаацсан гэдэг энийг ярьсан байсан. Одоо нэг хэсэг манай сайтууд дээр хүмүүс зөндөө ярьж ирсэн те. Одоо солонгос хүмүүс булхаацчлаа. Ийм хүнд имийг хоёр эмэгтэй хүн гэл ингээл зөндөө олон юм дээр ингээд бас шуугсан. Тэрийг болохоор бас мэдсэн байлаа. Тэгэхээр монголоор бол мэдээд ойлгоод байна гэсэн үг. Эсвэл хүн хэлдэг байж магадгүй юм. Тэгээ яадаг ч байсан бас миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс байвал тэрэн дээр битгий хит их ач холбогдол өгөөрэй. Яагаад тэгэхээр одоо энэ одоо ингээд орж байгаа нь болохоор телевизийн шоу нэвтрүүлэг болохоор ер нь бол одоо шоу нэвтрүүлэг одоо тэмцээнээс өөр одоо олимп ч юм уу эсвэл одоо ингээд Аз дэлхийн аврагч гэдэг юм уу эсвэл одоо ингээд хотын аврагч юм уу тэр чинь болохоор тэмцээн чинь болохоор яг ингээд ер нь бол хамгийн хүчтэйг нь гаргаж ирэх хэвээр. Харин шоу нэвтрүүлэг нь болохоор хамгийн сонирхолтой хин нэг сонирхолтой байх нь уу одоо эсвэл яавал их сонирхолтой байх нь уу яавал үзэлт их авах ууч гэдэг юм уу тэр талаараа хамгийн их ач холбогдлыг өгж байгаа болохоор ер нь бол хамгийн хүчрхэг одоо за гэхдээ би бас сайн мэдэхгүй байна яг булхаацсан уу үгүй юу би үнэхээр мэдэхгүй байна. Яг тэгэхээр тэр чирж явж исэн юм ч гэсэн 180 кг байсан ч гэсэн тэр хоёр хүн чирээд явж исэн те одоо өргөж яваагүй бусад багууд болохоор өргөж яваад байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр би яг булхац үгүйг нь мэдэхгүй. Гэхдээ ер нь бол би
Physical Asia гэдэг энэ нэвтрүүлэгт бол маш их талархаж байгаа. Яг тэгэхээр манай Монгол тамирчдыг, манай Монгол улсыг сурталчлаад саяхан ч гэсэн хэлсэн Welcome to Mongolia гэдэг Physical Asia-гийн тусгай дугаар 4 ангитаагаар гарах гэж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр битгий их ингээд хар мас байгаад муу ач холбогдол өгөөрэй. Тэгэхээр дэмжиж яваарай. Монгол тамирчдаа ч гэсэн дэмжиж яваарай. Тэгээд бас энэ нэвтрүүлгийг ч гэсэн дэмжиж манайх анх удаага Netflix дээр Монгол хадмалтай нэвтрүүлэгтэй ингээд болсондоо бас бүгдээрээ баярлах хэрэгтэй. Олон хүмүүс мэддэг боллоо. Дараа жил аялагчид их болох байх. Тэгэхээр зөндөө олон хүмүүс ирээд монголчуудын энэ гоё бие хүч чадлыг үзэхээр ирэх байх. Тэгэхээр гэртээ ч хамаагүй, зааланд ч хамаагүй хаана хийх боломжтой байна. Бэлтгэл байнга хийж байгаарай. Өөрийнхөө биеинд анхаараад тэгээ эрүүл мэндэд анхаараарай. Баярлалаа.